Сүрмийн мухар эрдэмтэн анагаах ухааны доктор профессор Жалын Жамяан хүн амины хэрэгээр татагдж тусгай 20 ангийн чанга тэглэмтэй хорионд оржээ. 73-ны жил нь орж байгаа нэрд гарсан энэ эрдэмтэн ардын эмч гэдэг хүндтэй цол авсан жилээ ийхүү ноцтой хэрэгт холбогдсон нь Монголын улаан, хөөх, шар, сонины оолз идэж болж бах тавыг нь хангаж мянгаараа боорлож албаны газар автобусны зогсоол айлгэрт ардын эмч ардын амийг хорлолоо гэсэн тэргүүн өгүүлийг хөгсөн залууг гар дамжуулан уншиж бие биенээс өргөсөн хэрүүлийн алим хэдхэн хоногийн дотор Монголын газар тэнгэрийг доргиож эхлэв. Байдал бишдэж улс төрийн бохир өмнө тутгалдаж болзошгүй боллоо. Нэгэнт улсын их хурлын сонгуулийн жил эхэлсэн болохоор эрх баригч намын гишүүн профессор Жамингийн хэргийг баруун зүүн тийш гуйвуулж улс төрийн намууд ашиг хонжоос өвгчлж эхлэв. Энэ хэрэгт хэвлэлүүд янз бүрийн тайлбар өгч байлаа. Нэг шар сонин нэрд профессор эрх баригч намын даалгавраар улс төрийн захиалгаар хүн хороох жор боловсруулжээ гэж гал дээр тос цацжээ. Профессор Жамингийн ажилдаг их сургуулийн эмнэлэгт эрчим тэмчилгээний тасгийг хааж Монгол улсын тагнуулын газрын мэдлэлт өгч түүний эрдмийн лаборатори хилаацтаж шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр толгойлуулсан мэрэгжилтний багт шилжүүлжээ. Жамингийн гэр орон ажлын байр агшин зуур тусгай хамгаалтын бүс болж хувирв. Их сургуулийн эмнэлгийн дарга Монхооныг гэрийн хорионд авч захиран зарцуулах эрхийг нь түтгэлзүүлв. Эмнэлгийн удирдлагыг төрийн яам шууд гартаа авч өвгөн профессорын сүүлийн 3 жилд үзэж зөвлөж байгаад нас барсан 21 хүний цогцост дахин шинжилгээ хийх болж эмнэлгийн бүх үйлчилгээг үн төлбөргүй болгож эмч ажилчдын цалин нэмж улсын нөөцөөс олон сая төгрөг гаргаж намживал байдлын бүх талын арга хэмжээг авч чадлаа. Эрдэмтэн Жамин өөрийн ант нөхөр хим технологийн хүрээлэнгийн захирал академич Долдон Зодовтой хамтарч 12 жил ажилласны эцэст ЗЧЧ гэсэн эмийн бэлтгэл гарган авчээ. Азийн тэргүүний хөгжилтэй 3 орны дээд зэрэглэлийн эрдэмтдтэй нэг гал болж бор харах дээр хийсэн 5 жилийн туршилт судалгаагаар батлагдсан энэ хоруу чанартай эмийг 1 жилийн өмнөөс эхлэн профессор Жамин өөрийн эмнэлэгт эрүүл өвчтөе хүмүүстээр туршин хэрэглэж амжилт оллоо гэсэн мэдээлэл интернетээр цацагдаж барууны World Science сэтгүүлд гарсны дараахан өвгөн эрдэмтэн шинжлэх ухааны нээлтээрээ дэлхийд ганцаараа нэрээ гаргах зорилгоор хамтран зүтгэгч академич Зодвыг шинэ бүтээлээрээ хордуулсан хороосон хэрэг мандаж Жамин баривчлагджээ. Үүнээс болж энэ эмийг хэрэгэлсэн олон хүний эрүүл мэндэд үнэлгээ өгөх төдийгүй Жаминд эмчлүүлж байгаад сүүлийн 3 жилд нас барсан 21 хүнийг сэжиглийн шалгах сэжиг бас гарч иржээ. Хоёр өвгөн нэгнийгээ улс төрийн зорилгоор хороосон гэсэн хийрхэл бас учир начиртай аж. Академич Зодов ардчилсан социалист намын идэвхтэй гишүүн намын мөрийн хөтөлбөрийг зохиогч бөгөөд энэ намыг төрийн эрх барьж байх хугацаанд шинэ бүтээлээр нь Нобелийн шагналт нэрийг нь хүртэл дэвшүүлж байжээ. Харин шинэ сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнийхэн өөрийн намын гишүүн Жамны явуулгаар академичийн бүтээлийг нуун дарагдуулж байсан гэсэн сөрөг хүчний явуулга газар авч эхлэв. ЗЖЧ эмийн химийн бүтэц биомеханизмын талаар хоёр эрдэмтэн дэлхийн нэр хүндтэй хоёр сэтгүүлд санал зөрүүтэй өгүүлэл нийтлүүлснээс болж бие биенээ үзэж чадахгүй болсон гэсэн шавнырийн дунд гарсан сул үг нэгнийх нь үхлийн шалтгааныг зөвтгөх бас нэг чангалуур болох шиг боллоо. Улс төрчид төрийн эрх мэдлийн төлөө бие биенийгээ бодий хөдөлгөх нь түүх. Шүүхээр нотлогдсон боловч шинжлэх ухааны нэр төрийн төлөө эрдэмтдийн тэмцэл цаасанд булагдж байснаас биш цуснд будагдсан баг үгүй болов. Гэвч олонний хэлдгээр Монголын ороо бусгай нийгэмд эцгээ нудардаг, хүүхдээ хороодог болсноор хоёр эрдэмтнийг бие биенээ игүтгсэн гэж бас болох байлаа. Зодов эрдэмтний үхлийн хэрэг өдрөөр бус цагаар газар авч улам хүнд төвөгтэй болж эхлэв. Профессор Жалын Жамяан шинжлэх ухаанд оюун ухаан амьдралаа зориулсан олон эрдэмтдийн адилаар ихэмсэг, зожиг, зүрүүд, тэрслүү, үнэн үгтэй өвгөн ажээ.
Түүний шүүхэд байцаагдсан мэдүүлэг хүний дургуг сэдрээж шүүгчийн бардамнал эрдэмтний их хэрхэл бие биенээ дүрлзүүлж асааж байжээ. Тэрээр дээд шүүхийн итгэмжлэгдсэн байцаагчид би чамд ангаах ухааны хичээл зааж чадахгүй. Хууль бол шинжлэх ухаан биш. Төрийн мохоо ойлд. Би шинжлэх ухаанд нээлт хийсэн хүн. Миний нээлтийг та нар хэрэггүй. Дэлхийн нэртэй эрдэмтдийн ухаан хүрэхгүй байна. Академич долдон зодуу эвтаназийн сургаал гэж зөнгөлдөг үгэн. Дэлхийд ганцхан Швед улс энэ үгний үгэнд ордог юм. Тэрээр эглэгний хорт авдраар өвчлөөд 6 жил амьдарсан нь Бурхны ивэл биш, миний бүтээсэн имийн шид. Тэр амьдрдгаараа амьдарч үхтгээрээ үгсэн. Миний имийн тун сэргээдэг, имжилдэг, бодийг хөдөлдөг 3 хувцастай. Би сүүлчийг нь зөвшөөрөхгүй. Харин зодов надаас зөрж үхлийн тунг өөр дээрээ туршиж цаашаа харсан. Би түнд буруугүй. Шинжлэх ухааныг ойлгодог ухаантан бол чи намайг энэ шоронгоос даруй суулгал. Ухаанд ч ухын ишиг үгсэн бол та нар намайг цаазаар аваач гэж зүрүүдэлжээ. Тэрээр дахин хиндэж юу ч хэлсэнгүй. Энэ үгээ олон дахин давтсаар зүрж хэдрэлсээр цагийг үрж сүултээ дуугаа хурааж хадан агуйд суусан даяанчлам шиг 20 хүрээндөө буруу харж завилд суух. Ганц гудас дэвсэн орон дээрээ таад ширтэн хөвтөж тамхи байгуулсаар 3 сарын нүүр үзжээ. Эрүүгийн байцаагч нар өвгөнд загнуулж, доромжлуулж, залхаж гүйцээд сүултээ өш санаж ялт тулган хүлээлгэх арга сүүгчилж эхлэв. Нийслэлээс холгүй дотоодын цэргийн ангийн хашаатай зэрэгцүүлж барьсан тусгай гэсэн нэртэй шинэ хориг газарт дээгүүр албан тушаал хашиж яваад олон улсын төсөл нэрээр олон зуун саяын авилгал хээл авахуулын хэрэгт холбогдсон хүмүүс гадаадын харьяат иргэд жамин мэтийн оюун ухааны хэрэгтнүүд улс төрийн сонгуульд албан тушаал амлаж олон сая төгрөг залдсан намын дарга нар хоригддог тул сөрөг хүчнийхэн улс төрийн хэрэгтний хориг анги гэж нэрлэх дуртай ажээ. Энд ганц удгийн хорихоос ялгаатай нь тайван, оргох залих гэсэн хоригдлын унган шинж илэрдэггүй. Хоригдууд голдуу ганцаараа саатуулагддаг, эргэлт чөлөөтэй байдгаараа барууны шорог санагдуулах авч амиа игүүдэх хэрэг мэрсэр гардаг. Жамин зодов хоёрын намтар цайдаг тун төстэй. Зодов профессор луу жилдээ жамингасаа 3 бах 76 наснда амиа алдсан. Энэ өвгөн угаасаа хөнгөн шингэн наснаасаа залуу харагддаг. 6 жил гаруй хугацаанд хавдраар өвчилж явсныг үнэмшгэд хэцүү. Гэвч энэ хүний амьд ахуйд болон нас барсны дараах шинжилгээ хавдраар өвдсөн батлагдсан байна. 2 өвгөн нэг нутаг. Алтайн цаадах говийн ойрдууд булган голд өсвөр насаа өнгөрөөсөн. 1944 оны мэчин жил эцэг ихээ дагаж тэнгэр уул зүүн гарын цөлөөс 10 өдөр шөнө оргон зүхтаж нүүж ирсэн ховг сайрын торгууд ажээ. Хоёулаа онгийн хүрээнд 16 наснасаа шавлин сууж байгаад Жамин 13 настай, Зодов 16 настайдаа Монголын хилийн байдаг богдорд авч булган голд нутагшин эдэшжээ. Хоёр банд сумын сургууль ховдын 10 жилийг 5 жилийн дотор ангиалгасан дүүргэснээр эрдэмтэн болох зам өрн шулууджээ. Багаасаа сурсан төв тэлтэй хожим нь эрдэм номын ихээр манж хятад Япон хэлийг шинжлэх ухааны төвшөнд эзэмшсэн Монголдоо гэгдэх сайн эрдэмтэд байв. Балчир наснаасаа амьдралын хатуу бэрхийг амсаж 1946 онд Хятадын тагнуул нэрээр ховг сайр Вангийн доргуудыг хоморглон баривчлахад эцэг ах нар нь өртөж зовж явснаас ч тэрв эсвэл ойр ганцаар гойн биеэр насыг барж цаас шагааж эрдмийн лабораторид өдөр шөнийг барж хүний нүдэнд торохгүй ой ухаанд баригдахгүй хий үзэгдэлд хөдлөгдөн орчноо мэдэх завгүй явж оюун ухаанаа шинжлэх ухаанаар гашлагсан энэ хоёр өвгөн хинтэж идэхгүй хинтээж нөхөрлөхгүй бас хинтээж таарахгүй өдий хүрчээ. Эрдэмтдийн зөвлөлийн хурлыг нэг ч удаа тасалж үзээгүй. Залуу эрдэмтдийн бүтээлийг чамлан шүүж айлгаж ирсэн оюутанд дундаас өөр дүн тавих дургүй цахиур чулуу нэр авсан профессорууд юм. Хоёр эрдэмтний нээлт нутгаасаа ихтэй булан голын адаг хоёр онгог шар булгийн их Шинжаан уугрын зүүн гарын цөлийн баян бүрд хөх тохой буурал тохойд маш ховор ургадаг чирийн давирхайг шинжиж цөмийн эрчмээр задлах аргаар шин бодис гаргаж авснаа амьтан хүн дээр туршиж судалснаар Жамиан зодвын чир буюу ЖЗЧ
гэсэн эми бодис нээж дэлхийн нэртэй эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлж Нобелийн шагналын босгон дээр хүрч чаджээ. Шинжлэх ухааны академийн мэрэгжлийн дүгнэлт гарч академич Зодвын үхээсээ өмнө бичиж академийн ерөнхийлөгчид үлдээсэн эрдмийн бас хувийн тайланг нууцын хар хайрцагаас нь олсон дүгнэлтийг эрдмийн зөвлөлд хилэлцсэний дараа профессор Жалын Жамингийн үлдсэн эрүүгийн гэмтэргийн орооцолтоо тайларч эхэллээ. Азийн олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Нобелийн шагналд наран улсын эрдэмтэн хан Дундад улсын алдарт зохион бүтээгч доктор Ван Овгтын Монголын шинжлэх ухааны академид ирүүлсэн загтал хоёр эрдэмтний бүтээл биологийн шинжлэх ухааны нээлт мөн гэдгийг баталж өгөв. Долдон Зодвын академид өгсөн тайланд өөрийнхөө үхлийн талаар бичсэн ганц хуудас тайлбарт миний үхэл бол Жамин бит хоёрын нээлтийн эцсийн үр дүн. Ч.З.Ч.гийн сэргэлтийн тунг 10 дахин өсөгвөл 24 цагийн дотор бор гарахын зүрх зогссон. Харин хүнийг үхүүлэх тунг би өөр дээрээ туршлаа. Энэ эмийн эмчилгээний тун миний өвчнийг 6 жил барьсан. Цаашид найдвар мухардсан учраас бод хөтлөх тунг өөртөө авлаа. Энэ бол миний зовлонг гитлэгсэн амьдралын эцсийн баяр мөн. Би Аршоныг хүртээд 8 цагийн дараа энэ гэрээслийг сэтгэл хангалуун бичиж байна. 40 цагийн дараа миний сүнс зүүн гарын цөлд очино. Энэ тооцоо зөв бол миний нээлт баталгаажна. Профессор Жамиан бит хоёрын маргаан үүн дээр байгаа юм. Тэр эмч хүн учраас эвтаназийн сургаалыг үл тоож Ж.З.Ч.гийн үхлийн тунг үгүйсгэсэн. Жамин бол шинжлэх ухаанд бууж өгсөн арчаагүй новш. Гэвч тэр агуу их эрдэмтэн. Эвтаназ бол идэгшгүй өвчтэй хүн эмийн хүчээр зовлонгоо түргэн гитлэх инэрэнгүй сургаал. Би үхлээрээ идэгшгүй өвчнөд шаналсан олон сая хүнийг зоригжуулж хүн төрлөختний өмнө гавьяа байгууллаа гэжээ. Төрийн 3 яамны сайд Монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч улсын үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын хөлгөлсөн 5 хурдан тэрэг хар хурдаараа 20 ангийн үүдэнд нэгэн зэрэг бууж профессор Жалын Жамины 20 хүрээний хаалгыг чахруулсаар орж очлоо. Өвгөн профессор хоригдлын модон орон дээр хан руу харж хэнийг ч тоосон шинжгүй омог бардан байдлаар амирлангуй хэвтэх ажээ. Түүний халзан дагзан гялайж баруун гар нь орныхоо урдуур сул санжжээ. Сандлын буланд хизээчм татсан тамхи аль хэдийн ундарч бөхжээ. Бүгд эгшин зуур анир чимээгүй болов.